сонсогч зүгтний өдрийн ямар амгаланга дахин айлтгая. Дэлхийн монголчуудын амжилт радио 88.3 өдрийн хөтөлбөрийн зочны цаг маань эхэлж байна. За өнөөдрийн маань зочноор эдийн засагч Баян мөнх хүрэлц ирсэн байгаа. За тань өдрийн мэндийг хүргэе. Өдрийн хүргэе. За өнөөдөр хоёулынх нь ярилцсан сэдв JS1 систем зураасан кодны цаашдын хөгжлийн чиг хандлага болон олон улсын туршлага, хууль эрх зүйн орчин гэсэн сэдвээр ярилцсан. За ер нь бол манай сонсогч үзэгчид маань баасан гараг бүр одоо JS1 Монголын байгууллагаас зочин хүрэлцэн ирдгийг бол ер нь бол мэддэг болсон. Тэгэхээр өнөөдрийн зочны хувьд бол одоо өмнөх нөгөө зочдын тэмээ ярилцлагуудыг базаад за энэхүү олон улсын хэмжээнд мөрдөгдөг цогц стандартуудыг хөгжүүлэхэд анхаарах асуудлууд за тус системийн хөгжлийн цаашдын чиг хандлага ялангуяа аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал мэдээллийн технологи одоо эрүү үед бид хэрхэн ажиллах зураасан кодын системийг хэрхэн ашиглах ямар үр дүнгуудыг авчрах хүртэх боломжтой болон бусад орнуудын туршлага за эдгээрийн хууль эрх зүйн орчин зохицуултын асуудлууд гэх мэт сэдвээр ер нь бол ярилцах юм байна. Тэгээд эхлээд хоёлаа өөрийгөө танилцуулаад яргаа эхлэх үү. За юуны өмнө нийт үзэгчтэй энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Баян мөнх гэдэг эдийн засагч мэргэжилтэй. За эрүүл мэндийн салбарт одоо 17 18 дахь жилдээ ажиллаж байгаа юм хүн байна. За тэгэхээр та хизээс яг JS1 Монголиатай холбогдож хэрхэн хамтарч ажиллаж ирсэн юм бэ? За JS1 Монгол улсад 2003 онд анх орж ирсэн байдгийг. За миний хувьд 2006 оноос хойш үндсэндээ энэ байгууллагатай хамтарч ажилласан. За хамтарч ажиллах болсон шалтгаан миний бие бас мэдээллийн технологийн бас салбар буюу компаниудад хэрэглэгддэг энэ нөөцийн удирдлагын цогц систем ERP програм гэж одоо ярьж байгаа систем. Тэр системийг бас нэг томоохон Монголын бас томоохон компани буюу Монсод нэвтрүүлэх юм ажилд бас тохон томилогдсон. Тэгээд тэр судалгаанууд хийгдэж явсаар байгаад JS1 байгууллагатай бас холбогдсон байна. За та ер нь бол худалдаа үйлдвэрийн салбарт олон жил ажилласан. За тэгээд эдийн засагч, статистикч, судлаач хүний JS1 систем зураасан кодны хэрэглээ ямар түвшинд байна? Тэгээд таны дүгнэлт за магадгүй зарим нэг сонирхолтой тоо баримтуудаас дурдвал тийм. За ер нь Монголд анх тэр 2003 оноос хойш орж ирээд яг цөөн тооны байгууллагууд хэрэгэлдэг байсан. За өнөөдрийн байдлаар бол 5000 гаруй аж ахуй нэгж JS1 стандартын код одоо ямар нэгэн байдлаар холбогдсон байт юм байна. За 2500 аж ахуй нэгж одоо яг байнгын үйл ажиллагаанд тасралтгүй хэрэгжилж байна. За Монгол улсад бүртгэлтэй байгаа одоо нийт 70,000 гаруй бүтээгдэхүүн JS1 стандартын кодыг авсан байдаг юм билээ. За миний хувьд бол анхны одоо системийг JS1-тэй танилцсан нь бол програм хангамжийн салбартаа уялдаж энийг одоо хэрэгжүүлж явах явцдаа за програмаа бүтээгээд болчдөг юм байна. За үйл ажиллагаандаа ингээд нэвтрүүлээд явуулдаг юм байна. За буцаагаад энэ програм хангамжид юу шаардлагатай юм бэ гэхэд зайлшгүй зураасан кодны хэрэглээ шаардлагатай болсон. За тэгэл энэ кодыг одоо хэрэгжилж эхлэх, энийг илүү таньж мэдэх, бусад хүмүүст одоо таниулах энэ чиглэл рүү одоо өдөө хүртэл ингээл хамтарч ажиллал явж байна да. Тэгэхээр ер нь яагаад заавал JS1 системийг одоо системийн зураасан кодыг ашиглах ёстой байд юм бэ? Тэгэхээр яг энэ талаараас манай сонсогчдод таны зүгээс ямар зөвлөгөө өгөх вэ? За JS1 кодыг ашиглах одоо гол шалтгаанууд нь бол энэ код маань өөрөө олон улсын бас юм худалдааг хөнгөвчлөх юм нэгдсэн юм кодын систем. Тэгэхээр бараа бүтээгдэхүүн дээр JS1 кодыг ашигласнараа худалдааг хөнгөвчлөх, логистикийн үйлчилгээг түргэн шуурхай болгох, за агуулгах дээр байгаа үйл ажиллагааг хурдан шуурхай удирдах, бараа бүтээгдэхүүнийг таньж ойлгох. За энэ кодоор дамжуулаад одоо мэдээллийг багцлах, нэгтгэх ийм одоо үндсэн юм үрхтэй. За энийг хэрэглэснээр үйл ажиллагаан дээр бол мэдээж зардал буурдаг, ажил одоо хөнгөвчлөдөг, за бүтээмж нэмэгдүүлдэг, за хүний нөөцийн зардал буюу цалингийн зардлыг бас бууруулах боломжтой. За үйл ажиллагаан дээр гардаг бас энэ мөнгөн бус янз янзын зардлууд их гардаг, хүнээс хамааралтай. Тэгэхээр хүнээс хамааралтай энэ зардлуудыг бол үндсэндээ бас энэ кодын систем бас буулгаж өгч байгаа. За даа ялангуяа эмийн салбарт бол энийг өргөн хэрэглэх зайлшгүй шаардлага бол бүх орнуудын хувьд бол байдаг юм байна.
Ягаад гэвэл эмийн бүтээгдэхүүн өөрөө их онцгой бүтээгдэхүүн учраас ашигладаг. За зарим нэг юм бол хайрцаг савн ижлэхэн хальт тарах юм бол одоо нэр нь их ойролцоо юм бүтээгдэхүүнүүд байдаг. Тэгэхээр зайлшгүй кодын системээр энийг таньж бас хэрэглэх зайлшгүй шаардлага үүсэж байна. Тэгэхээр одоо ер нь бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс өмнө түүхэд материалыг одоо хүртэл коджуулах хэрэгтэй гэж ойлгож бас болох уу? Тэгэхээр одоо манай Монгол улсад бол бүртгэгдэж байгаа бүтээгдэхүүн дээр зайлшгүй зураасан кодыг хэрэглэх ёстой гэсэн юм журмууд мөрдөгдөж байгаа. Тухайлбал Эрүүл мэндийн яамны сайдын 2019 оны 6 сарын 21-нд гаргасан А295 гэдэг тушаал байж байгаа. Тэр тушаал дээр эмийн бүтээгдэхүүнийг одоо бүртгүүлэхдээ заавал зураасан кодыг ашиглана гэд заагаад өгчихсөн байна. За гайлын байгууллага дээр бас энэ зураасан кодыг ашиглах засгийн газрын 2019 оны бас 47 дугаар тогтоол гэдээ гарсан явдаг юм байна. Тэгэхээр энэ бас нөгөө гайлын үйл ажиллагааг хөнгөвчлөх Монгол улсад хуурамч бараа бүтээгдэхүүн орж ирэхгүй байх. Монгол улсаас гарч байгаа бүтээгдэхүүн нь олон улсын стандартад нийцхийн тулд GS1 буюу энэ олон улсын худалдааны одоо таних системийг бас хэрэглэх ёстой гэсэн юм заалтууд бас байдаг. Тэгэхээр одоо зураасан кодыг хэрэгжүүлэх гэдэг нь өөрөө мэдээллийн технологи, за өөрөөр хэлбэл програм хангамж дээр суурилсан ажил үйлчилгээ гэдэг байгаа. Тэгэхээр үүнийг тодорхой тайлбарлаж өгвөл тийм. За мэдээж энэ кодыг хэрэглэхийн тулд зүгээр код тавьчаад ингээд бас орхих юм бол биш. За энэ кодыг тавьснараа буцаагаад мэдээллийн технологи дээр буюу одоо худалдаа авагч бараа үйлчлэгийг худалдаж авахдаа кодын системээрээ таньж ин бүтээгдэхүүнүүдийг ингэж хэрэгжилж байгаа. За нөтөөсийн систем буюу одоо манад бас энэ баримтын систем бас сүүлийн үед GS1-тэй хамтраад энэ кодын системийг бас ингэж хэрэгжүүлж эхэлж байгаа. За тэгэхээр манад дээр одоо нэг дутагдаад байгаа юм юу гэхээр мэдээллийн технологийн компаниуд GS1-тэй хамтарч бас энэ зураасан кодын системийг системчлэх, програмчлах энэ ажлууд жоохон хоцрогдолтой яваад байна удаа гэж бодогддог. Зарим газар бол ингээд анзаарч хахад програм хангамжаасаа одоо стандартын бус код хэвлээд бараа бүтээгдэхүүн дээр наагаад гаргах байдаг юм уу? Тэр нь одоо уншихгүй байх ч гэдэг юм уу? Тэр нь ямар нэгэн байдлаар цаашдаа хэрэглэх одоо бүтээгдэхүүнийг одоо мэдээллийг цааш нь одоо нэгтгэх боловсруулахад одоо ямар нэгэн ач холбогдол ч юм уу иймэрхүү зүйлүүд их ажиглагддаг. Тэгэхээр ялангуяа програм хангамжийн компаниуд ус GS1-тэй хамтарч ажиллаж энэ олон улсын коучлын систем рүү бий бол орох ёстой л гэж үздэг. За сүүлийн үед дэлхийн нийтийн аж үйлдвэрийн 4-р хувьсгал мэдээллийн технологи, дижитал тоон систем шилжинэ гэж одоо яриад байдаг. Тэгээ манай засгийн газраас ч гэсэн энэ чиглэлээр нэлээд арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж эхлээд байх шиг байна те энэ тал дээр. Төрөн бас дурдсан ер нь бол гайлын бараа нэвтрүүлэх энэ үйл ажиллагаан дээр GS1 кодыг бол ашигладаг юм одоо тушаал гарсан байдаг юм байна. За Монгол улсад бүртгэж байгаа бараа бүтээгдэхүүн дээр бас энэ кодыг зайлшгүй бүртгэжээж худалдаанд одоо гаргах ёстой гэсэн юм зүйлүүд бас яригдж байгаа. За олон улсын төвшөнд бол юу болж хувирж байгаа нэхээр одоо зураасан кодны дараагийн төвшний одоо кодчлын системүүд бас гараад ирсэн. За зарим нэг улс орнууд бол аль эрт энэ хууль гэхээсээ илүү энэ дүрм журмдаа бүгдийг нь оруулаад нийтээрээ ингээд хэрэглээнд оруулаад хэвшсэн байгаа. За манайх сүүлийн нэг 10 жил бол энэ кодын системийг бол идэвхтэй хэрэгжилж байна. За одоо Солонгос улс тухайлбал 2010 онд зураасан кодны хэрэглээ бол одоо ингээд нийтээр хэрэгэлдэг болсон. Одоо дараагийн төвшөнд бид нар жижиг бараанууд дээр QR кодыг бол хэрэгэлдэг болж байгаа. За энэндээ одоо тохирсон бүх дүрм журмуудаа бол гаргаж байгаа гэж ярьжсэн. За нөгөөтэйгөр бас одоо худалдааг нь хөнгөвчлөх те энэ хуурамч бараа бүтээгдэхүүнийг сэргийлэх, ажил хөнгөвчлөх, хүмүүсийн одоо алдаанаас сэргийлэхийн тулд энэ RFID технологиг бол дэлхийн нийтээрээ бас хэрэгжилж эхэлж байна. Тэгэхээр бид нар бол нэг RFID технологиг юугаар ойлгодог вөхөр дэлгүүрээс бараа аваад гарахад нэг юм хоёр багны завсар хадны дуурдаг да тий. Одоо эн чинь өөрөө нэлээд тийм хөгжлийн шат нь нэлээд дээшээ яваад мэдээл боловсруулдаг, мэдээллийг одоо хурдтай дамжуулдаг юм технологи руу бас яваад орчихсон байна. Тэгэхээр бид нар бол бас Алсын хараа 2050 гэж сая засгийн газрын гаргацсан хөтөлбөр байж байна. Энэ дээр одоо Mongolia гэж сая сүүлд бас цахим сайт гараад ирлээ. Энэ дээрээс нэг мэдээллүүдээ авдаг. Тэгээ энэ минь бол
цаашдаа бол энэ хөгжлийн чиглэлийг дагаад би бол явах байх гэж бодож байгаа. За RFID технологи бол ер нь бол улс орны нийтдээ бүтээн хэмжээ өсгөж байгаа юм технологи байна. Тэгээ би энэ чиглэлээр бас нэлээд сонирхож бас их судалж байнга өөрийгөө бас апдейт хийж байна. За би нэг юм асуумаар л байдаг. Тэгээ одоо энийг бас асуучгаар болт юм болов болтгүй юм бол. Энэ урд бол угаасаа одоо QP ерөөс ингээл таксинд суусан ч бүр хамгийн жижигхэн одоо жимсний мухал руу орсон ч ерөөс ингээл нөө WeChat-ийнхаа тий QP яг уншуулад ингээд ерөөсөө ийм үйлдэл бүр ерөөсөө захын л юмд үйлчилж юм л та тий. Тэгэхээр манад бол бас яг манайхан ингээл QR код, зураасан код гэл яг өдөр тутам одоо дэлгүүрт ороод яг ингээд нөгөө зураасан код, баркод уншуулдаг. Гэхдээ хүмүүс болохоор нэг бүр яг өдөр тутмын бүр яг ингээд нэг жижигхэн түүцэнд ороход хүртэл уншуулах бас тийм хэмжээнд арай л очиог л байгаад байна л та. Яг татврынхан бас одоо зах олон улсын одоо олон худлааны төвүүд дээр нөгөө нэг QP-ийг ингээд одоо цаасан хэлбэрээр те наацсан тэгээд ингээд одоо дөнгөжл хэрэгжүүлж эхлэх гээл байгаа юм шиг үлээ. Яг энэний одоо хэрэгжилтийнх нь явц зэрэг гэдэг юм уу? Ерөнхийдөө хүмүүсийн хэрэглээ талаас нь таас яг эдийн засгийн үед юу гэж харж байгаа? Ер нь бол сүүлийн үед одоо зүгээр нэг жишээ ярихад 2-3 жилийн өмнө бид нар мөнгийг мобайлт гэж ярьдаг байсан шүү дээ. Тий. Тэгээд тэр нь биднэрт хөнгөн байлаа те. Дугаараа бичиж дансны дугаараа оруулаад хэрэглэгчээ оруулаад ингээд мөнгөнд оруулцдаг. Одоо та бүхэн жишээ нь ингээд дэлгүүрд ороод та мобайлт гоох нэг тийм залхуутай санагдаж байгаа. Тэрний оронд QR код уншаад шилжүүлчмээр байгаа сте. Тийм. Гэвчлэнгийн ингээд одоо энэ сүүлийн үед нэвтэрж байгаа технологиуд бол биднийг ч гэсэн ийм хэрэглээр хөвшүүлж эхэлж байгаа байхгүй. Тэгээ QR кодны хэрэглээ бол нэлээд сайн явж байгаа. Сүүлийн үед бас нөгөө засгийн газраас бас татврынх нь нэлээд хамтраад төцөнд ч гэдэг юм уу захууд дээр махны зах хүнсний захууд дээр нөгөө QR коднуудыг бас нааж өгдөг юм билээ. Тэр нь бол нөгөө татвар төлдөггүй бүсүүд дээр үйлчлэгээний зэгүүд дээр QR кодыг нааж өгöd тэрүүгээрээ дамжуулаад бас энэ татврынхаа бааз сурыг нэмэгдүүлэх гэсэн юм ажлууд бас хийгдэж байгаа юм. За цаашид ер нь JS1 системийн одоо ямар технологиудыг илүү хөгжүүлэх шаардлагатай гэж боддгоо та? Яагаад? Ер нь яг JS1 стандартын кодыг одоо нийтээр ойлгох хэрэгтэй. Тэгээ энэ кодыг хэрэгэлдэг болох хэрэгтэй. Энэ кодыг хэрэглэснээр хуурамч бараанаас сэргийлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, тухайн улстай хүлээн зөвшөөрөгдсөн бүртгэгдсэн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэх ийм боломж өрдөж байгаа шүү дээ. Тэгэхээр хүн илүү нөгөө бараа худалдаж авахдаа бас тэр кодын системийг их сайн анзаарч явах хэрэгтэй. Код хэрвээ өгөгдсөн байгаа бол энэ бол бас хуурамч бараа биш. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бараа гэдгийг бас эхний ээлжинд бас нөгөө харах мэдрэхүүгээр бас мэдэрч явах хэрэгтэй. Тэг яг хуу сүүлийн үед бас JS1 Монголын програм хангамжийн компаниудтай нэлээд хамтарч ажиллаж байгаа юм байна. Энэ бол нэг талаас зөв. Монголд хэрэглэгдэж байгаа бүх санхүүгийн систем JS1 кодчлын системийг бас юм дэмждэг байх хэвээр. Тэр нь албан ёсны байх хэвээр. За нөтөөсийнхэн бас бараа бүтээгдэхүүнээ тэр бааз руу оруулж одоо худалдаанд оруулахын тулд зайлшгүй JS1 кодыг бол авах зайлшгүй шаардлага бас үсэт эхэлчихлээ шүү дээ. Тэгэхээр энийгээ бас ингээд оруулж ирэх хэрэгтэй. За 3 дугаарт бид нар ингээд хэрэгжилж байгаа хэрэглэхтэй хэвлэлтэн дээрээ бас их алдаа гаргадаг юм лээ. Тэр чинь өөрөө стандарттай том жижигэн стандарт байж гин, өргөн нарийн стандарт байж гин, өнгөний стандарт бас байж шүү дээ. Тэгэхээр тэр стандартуудаа бид нар бас нэлээд сайн ингээд барьдаг болох хэрэгтэй. За нөгөөтэйгүр худалдааны компаниуд бас хоорондоо мэдээлэлээ солилцдог юм боломж олцоог одоо бол энэ технологийн компаниуд бас гаргах хэрэгтэй гэж боддог. Нэг талаас гарсан баримт нөгөө талдаа шууд автоматар хүргэгддэг юм бас байхгүй бол одоо бид нэг тал цаас хэвлэнэ. Нөгөө тал дахиад нэг цаас багсан шивээ сууж яадаг. Тэнд хүний зардал гарч ийн, цаасны зардал гарч ийн гэдэг юм. Тэгэхээр ийм Монголиатай холбоотой бас иймэрхүү том улсын хэмжээний өөрчлөлтүүд бас явах бах. Тэгээ энийгээ дагаад ч их аж ахуй нэгжүүд бас илүү нэлээ ороод явах хаа гэж бодож байна. За тэр манай оролцогчид ер нь бол зураасан кодыг олон улсын түвшинд маш олон салбарын бүтээгдэхүүн үйлчилгээнд маш олон оронд ашигладаг гэж одоо өмнөх нэвтрүүлгүүдээр ингэ ярьжсэн л та. Тэр үүнийг хэрэгжүүлэхэд хууль эрх зүйн орчин ер нь ямар байд юм бэ? Магадгүй JS1-ийн гишүүн одоо 115 улсын хууль эрх зүйн орчны талаар харьцуулан судалж үзсэн байт юм уу те? Одоо энэ кодыг бол 52 онд үүссэн код.
байгаа патент авсан. Дэлхийн 160 гаруй орн гишүүнээр хэлсэн хэрэгжилж байгаа. Тэгээ 163 60 гаруй оронд хэрэглэгдэж байгаа энэ код нийтдээ нэг 3 сая, бараг 4 сая орчим аж ахуй нэгж хэрэгжилж байна. Тэгэхээр тэр бүтээгдэхүүнүүд үндсэндээ ингээд дэлхийн зах зээл дээр гардаг бүтээгдэхүүнүүд гэсэн үг. Тэгэхээр одоо юу болж хуурж байгаа нэхээр JS1-ийн стандарт код тавигддаг бүтээгдэхүүн импортлж болохоо болж эхэлж байна. Экспорт нь ч гаргаж болохоо болж эхэлж байна шүү дээ. За дотооддоо эргээд ярих юм бол дотоодын худалдааны компаниуд нь ямар нэгэн кодгүй бүтээгдэхүүнүүдийг хүлээж авах тийм боломжгүй болж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр зайлшгүй энийг хэрэглэх шаардлага үүсэж байгаа. За олон улсын хэмжээнд тэгэхээр зөвхөн хууль эрх зүй тал дээр ингээд суулгаж өгсөн юм байдгүй юм байна. Ихэнхдээ журмаар зохицуулдаг юм байна. За манад бол эрүүл мэндийн яамны төрөнд дурдсан тушаалаар бол ингээд бараа бүтээгдэхүүн дээр хэрэглэгдэж байна. За нөтгөөс бол өөрөө ингээд бас хэрэглээд эхэлчлээ. За гайл дээр бол нөгөө бараа нэвтрүүлэх, бараа Монголд оруулах, гаргах гэдэг дээр бол зайлшгүй зураасан кодыг одоо хэрэгжүүлж ажлаа хөнгөвчлөх, барааны одоо нөгөө бааз мэдээллийн суурь бэлтгэх, статистик мэдээлэлд одоо тийм болох гэж байна шүү дээ. Тэгээд хуурамч хураанаас сэргийлэх гэсэн юм байдлаар бас хэрэглээд явж байгаа. За зарим улс оронд бол янз янзын байдлаар хэрэгжилж байна. Тухайлбал дайн улсад бол бараа бүтээгдэхүүнийг бүртгүүлээд зөвшөөрлөө аваад, худалдааны зөвшөөрөл аваад код авч байгаа. Кодоо аваад хайрцагын дээр хэвлээд гаргах үед нь дахиж шалгаж байгаа. Энэ код ч үнэн хэвлэгдсэн байна уу, уншигдэж байна уу, худалдаан дээр очиод ямар нэгэн байдлаар саад үүсэх нь үүсэхгүй юу гэдэг бүгдийг үзэж байгаа тийм. За ингээд янз янзын байдлаар хэрэгжилж байна. Зарим газрууд бол хэрэглээндээ бүр ингээд хэвшүүлж эхлэегүй ч бас газрууд байна. Тухайлбал Япон улс 2022 он гэхэд эмийн бүтээгдэхүүнүүд дээрээ бүгдэн дээр нь JS1 кодыг одоо стандартыг нэвтрүүлнэ гэж заасан байт юм бэл. Тэгэхээр зарим нэг Японы бүтээгдэхүүнүүд ингээ бариад үзэхээр код байдаггүй байхгүй. Тэгэхээр 2020 оноос бол нийтээрээ ингээд JS1 стандартын кодыг нэвтрүүлнэ гэж байгаа юм байна. За хятад бол одоо юу орж эхэлж байгаа нэхээр экспортод гарч байгаа бүтээгдэхүүнээ JS1-ийн олон улсын стандартад одоо нийцсэн кодыг аваагүй бол экспортод гарахгүй. Кодгүй бүтээгдэхүүнийг улс руугаа нэвтрүүлэхгүй. Бүтээгдэхүүн дээр харж байгаа. За нөгөөтэйгөр бас түүхэн хідүүдэд бүртгэлжүүлж эхэлж байна. Хятад чинь дэлхийн одоо эмийн түүхэн эдийн бараг 70 гаруй хувийг хангаж штэ. Тэгэхээр нэг хуурамч юм гэж яриад байдаг энэ төр бол бас байж болохгүй орон зэсгүй зүйл байгаа сте. Хятадтай бүтээгдэхүүн гэж яриад. Тэгэхээр хятад ч өөрөө эмийн бүтээгдэхүүний 70 гаруй хувийг нийлүүлж штэ. Тэгэхээр одоо ингээд бүх бүтээгдэхүүнүүдэд оруулж байна. Тэгээ энийгээ дагаад ч гэсэн манай улс бас одоо гаднаас орж ирж байгаа эмнэлгийн тоног төхөөрөмж одоо онцлогоор вакцины эмнэлгийн хэрэгслүүд дээр JS1-ийн стандарт кодыг заавал хэрэглэх ёстой гэсэн юм дүрм журм боловсруулах гэдээ бас яригдчихэж байгаа юм байна. Тэгэхээр үндсэндээ бол энэ стандарт кодыг хэрэглээгүй ямар ч бүтээгдэхүүн Монгол улсаас гарахгүй нь Монгол улсад орж ирэхгүй нь. Тэгээ дэлхийн нийтээрээ юм энэ кодын системийг одоо зайлшгүй хэрэглэх шаардлага үүсэж байна. Тэгээ энийгээ дагаад нөгөө програм хангамжийн компаниуд гэх юм уу мэдээж энэ системээр л удирдах таарна шүү дээ. Бүгд энэлүү ингээд програмчлалын ажлыг бас хөгжүүлж эхэлж байгаа. Дээр нь одоо нөгөө агуулгын систем ч гэх юм уу тэ ингээд архивын систем одоо нөгөө түрүүн бас нэвтрүүлэлт орсон байсан цусны юунууд яригдчихсэн тэ. Тэрмэр ингээд ерөөсө бүгдөө JS1 стандартын кодыг ингээд хэрэгжилж эхэлж байгаа. Тэгэхээр энэний ойлголттой болох хэрэгтэй, энийг хэрэглэх хэрэгтэй. Энэ шаардлагагүй зүйл заавал хайрцагын дээр ямар ч байдлаар хэвлэгдсэн яадан гэсэн ойлголт бас байж болохгүй нь шүү дээ. Тэгэхээр сайн суугаад мэдээлэлтэй болоод энэ кодыг бол зайлшгүй хэрэглэх ёстой. Да ялангуяа эмийн бүтээгдэхүүн дээр энэ кодыг маш сайн хэрэглэх ёстой. За өдөж байгаа үзэгчдээс маань сэтгэлдлүүд орж ирсээр байна. Хөтлөгч зочин болон сонсогч найз нартай өдрийн мэндэ гэсэн байна. За ангийн найзтай ажлын амжилт мундаг юм бэ гэсэн мань танаа ангийн хөтлөм шиг энэ Bice гэсэн хүн байна. За Хятадд худалдаагчгүй дэлгүүрт шууд WeChat-аараа QR код уншуулад төлбөрөө ичгдэгээ. Тим QR код нь барааны QR кодноос тусдаа байдгүй гэж асуусан байна. Яг одоо энэ нэг л QR код явж байгаа. За одоо бол дэлгүүрт юу хэрэглээд байна гэхээр тэр RFID технологиг хэрэгжилж байгаа. Жишээ нь таны төрж яваа сагсан дотор RFID технологийн чип суудсан байж байгаа. За. Тэгэхээр нөгөө бараа бүтээгдэхүүн болгон өөрөө бас кодтой байх нь шүү дээ. Тэнд уншигтаад явдаг. Дэлгүүрээс гарахад
төрж яваа тэрэгэн дээрх ганцхан кодыг уншуулахад таны тооцоо ихтэйд явдаг. Бүр. За QR код бол тэгэл маш их мэдээлэл агуулна шүү дээ. Дараагийн одоо бидний хэрэгжүүлэх боломжтой технологи юм бол RFID технологи байна. RFID технологийн зүгээр жишээ ярьж байгаа юм. Тухайлбал Солонгос улс бол энийг бүр хуулиараа зохицуулаад худалдаага хөнгөвчлөх гээд хүний хамаарлаас гаргах гээд тэгээд хоёрдугаарт эдийн засгийнхаа энэ бүх явж байгаа энэ хөдөлгөөнүүдийг хянахын тулд статистик авч явахын тулд RFID технологи хэрэгжүүлсэн. Тухайлбал гадаад үйлдвэрлэгдэж байгаа бараан дээр бүгдэндээ RFID шошго тавиулж байгаа. Тэгэхээр бүтээгдэхүүнөөс өртөө нэмэгдэж байгаа ч. Тийм ээ. Би эмийн бүтээгдэхүүн дээрх голчлоо ярьж шүү. Өөрөө хуудаж харсан. Тэгээд бараагаа захиалсан компани одоо бусааны бомтон дээр бараа нь орж ирэхэд тэнд ганцхан RFID код уншихад одоо нөгөө контейнер нь орж ирэхэд мэдээллийн сан дээр бараачаа орж ирлээ гэдэг мэдээлэл өгч байгаа. Тэр компаниас энэ талд нэг имлэг захиалга хийсэн байхад танаа 5 хоногийн өмнө захиалсан бараа энэ компани мэдээллийн санд ороод ирсэн. Бусаан дээр ирсэн. Танаа дээр 1 хоногийн дараа очно гэдэг энэ мэдээллийг бас өгч чадчих байгаа. Тэгээ бараа ороод ирэхэд агуулгынхаа хаалгаар бас RFID уншигдчих. Тэнгүүд жолоочин дэлгэцэн дээр та тэнд очиж бараагаа оруулна уу гэдэг мэдээллийг бас өгч байна. За бараагаа явуулаад оруулан хаалгаараа уншигдэж байна. Компани мэдээллийн сан дахин бүртгэл хийж байгаа. Ямар ч хүний оролцоо байхгүй. Хаалгаар яваад орсон бараа нь поогоор авах гээд ирсэн хүний мэдээллийн дэлгэцэн дээр нь гараад ирнэ. Та энэ барааг тийм кодтой тэр тавир дээр авч тавина үуч гэх юм уу те. Апууныг ярьжсэн бахаа да. Тэгэхээр апуус энийг хийх гэж нэлээд оролдож байгаа. Програмчлалынхаа хувьд нэлээд тийм төвөгтэй юм яваад байгаа. Тэр яг хөө зүгээр JS1-ийн одоо стандарт кодны хувьд бид нар одоо хийгээд байгаа бол Солонгос бол юу хийсэн байна гэхээр энэ RFID технологи гэдэг юмар хийчихсэн байна. Тийм байна. Тий. Тэгэхээр ерөөсөө ингээд бүх бараа чиптэй. Тэгээ чипээр л ерөөсөө бүгдийг хянаад байдаг. Мэдээллүүдийн одоо зохисны газар өгөөд татварлуугаа очдог, статистик руугаа очдог. Компанийн мэдээллийн санд очдог. Тэр барааг захиалсан газарнаас мэдээлэл нь очдог ч гэдэг юм. Тэгээ эмнэлгийн хаалгаар ороход танаа бараа тэр хаалгаар орж ирж байна гэдэг мэдээллийг өгнө. Жолоочин дэлгэцэн тэнд очиж буулгаараа гэдэг мэдээллийг бас өгнө. Тэгээд хаалгаар нь явуулаад ороход тэр тавир дээр тавиараа гэдэг. Тэгэхээр бид нар бол энэ сүүлийн үеийн шинэ технологи хэрэгжүүлэхийн тулд зөвхөн хувийн компаниуд ингээд хийгээд байхаасаа илүү дандангаараа нийтээрээ энэ улсын том бодлого болгоод энийг бүр ярилцж байгаа тиймэр юм бэл. Тэгж чадах юм бол улсаараа том бүтээмж өсгөж чадна бид нар. Тэр одоо бол бид нар яаж ийм ихэр түрүүний хоёулаа ярьлаа шүү дээ. Би энэ дээрээс нэг газрын барааг захиалсан барааг явуулахын тулд нэг цаас хөвлөж байгаа. Хараа үсгээ зурна. Нөгөө газар очино. 100 мөртөө барааг нөгөө газар жахаа шивж өөрийнхөө системд оруулж байгаа байхгүй. Тэгтэл гадна талд юу болж өөрж ийн гэхээр энийг ерөөсө бүтэн шийдэ хийсэн. Ямар цаас явахгүй. Тийм байна. Тийм. Тэгэхээр бид нар бол энэ технологийн хувьд энийг бас шийдэх хэрэгтэй. Тэрэн цаанаа бас нөгөө кодын системээр бүртгэж явах хэрэгтэй гэдгийг санаа хэлээд байна. За одоо нэг жоохон энгийн дуу юм асуухгүй бол үзэлтэй амар унаад байна. За одоо зүгээр ингээд зүгээр нэг энгийн юм асуумаар байна л да. За хоёлаа ингээд бүр нөгөө контейнераар нь эмийн төрлийн бараан дээр одоо орж ирэх ийм систем хэрэгжээд байгаа мэн гэдгийг зүгээр чид татаж ярьлаа штэ. За тэгвэл зүгээр айгүй ойрхон жишээ. За энэ ч нэг хор тавдартай хүн байжээ. За тэгсэн чинь хавдрын тархалтын тосоодог хими эм Солонгос байгаад байдаг. За тэрийг наашаага оруулж ирэхэд 5 арсгийг л хувь хүн авах гэдэг юм л да. За тэгэхээр тэр одоо яг нөгөө гаалаараа ч юм уу наашаага орж ирэхдээ яад юм бас одоо яг энэ QR код одоо уншигдаж орж ирэх үү? Энэ яг ийм тохиолдолд яад юм бол таны энийг мэдэж байна уу? Яг манай улсад бол одоо бол гаал дээр нөгөө кодын системийг хэрэгжүүлэх гэдэг л тухай яригдчихэж байгаа. За яг бараа бүтээгдэхүүнийг оруулж ирэхэд бол мэдээж эхлээд захиалга хийн. Бүрт энэ дээрээс нөгөө лиценз авна. Лицензийн дагуу бараа орж ирнэ. Зарах зөвшөөрөлтөй газраараа агуулгатай байршина. Тэн дээрээс нөгөө эцэрлэгчтэй хүрнэ шүү дээ. Тэгээ мэдээж бол тухайн орж ирж байгаа бараа бол бас кодын системээр явж л байх шүү дээ. Бүгд кодлогдсон байх шүү дээ. За тэгвэл манай улсын хувьд хууль эрх зүйн орчны талаар ямар арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж хэрхэн ажиллаж байд юм бол? Тусдаа гаргаад байгаа энэ одоо энэ журмууд яваад байгаа. Тэгэхээр энийг бол нэгдсэн байдлаар журам болгоод хэрэгжүүлэх ёстой юм байна гэж ойлгож байгаа. Хүнсний бараа, хувцас, модон эдлэл, тавилга эд тогшилтэй, эмийн бүтээгдэхүүн,
өөр одоо юу гэдгийг Монгол улсад үйлдвэрлэж байгаа бүхэл төрлийн бүтээгдэхүүн дээр энэ зураасан код гэдгийг зайлшгүй хэрэглэх ёстой гэдгийг л одоо хийх ёстой. За мэдээж бол нэг талаасаа бол нөгөө нөтгөөс бол одоо шахаж эхэлж штэ. Зураасан кодтой бүтээгдэхүүнийг л та заавал энэ үгээр бүртгүүлж зарах ёстой гэсэн юм зүйл явагдаж байгаа учраас илүү бас нэлээд тийм хүчтэй бас орцгоож байгаа шиг байна л да. Ийм эмийн төрлийн бүтээгдэхүүн дээр өргөн нэвтрүүлж байгаа нь сайхан сонсогдож байна. Тэгэхээр эмийн хувийн бизнес хаагдана гэсэн үг үү гэж асуусан байна. Сая хуурамч эмний тухай яригдсан. Яг хөө би бол нөгөө мэрэгжлийн эм зүйч биш учраас нарийн зүйлийг бол энд ярьж бас болохгүй. Мэрэгжлийн хүмүүс нь ярина. Тэгэхээр яг хөө хуурамч эм гэхээсээ илүү манад дээр стандарт бусагдаг эмийн төрөл яваад байгаа. Стандарт бус. Тэрний үхээр нөгөө зохих ёсны зөвшөөрөлтөй байгууллагууд нь лицензээ аваад албан ёсоор бүртгүүлсэн эмийг Монгол улсын зах зээл дээр оруулж ирээд хадгалах гормынхын дагуу хадгалаад хүргэх гормынхын дагуу хүргээд эцсийн хэрэглэгчдэр очиж байгаа шүү дээ эмчин жороор. Тэгэхээр яг стандарт бус юм байгаад байгаа нөгөө нэг гаднаас хуурамчаар орж ирж байгаа юм буюу ямар нэгэн бүртгэлгүй ганцгаар орж ирж байгаа юмнуудыг л яриад байгаа. Түүнээс бол Монгол улсад хуурамч юм гэсэн ойлголт бол миний хувьд бол мэрэгжилтнүүдийн зүгээр ярьж байгааг ингээ харахад бол байхгүй юм бэл. Байхгүй юм бэл. Одоо 5000 гаруй бол албан ёсоор бүртгүүлээгүй Монгол улсын одоо нөгөө бүртгүүлээгүй гайлаар орж ирэхтэй ч юм уу мэдүүлгээ өгөөгүй одоо татвараас булцаач ч юм уу аваад ороод ирсэн эмийг манайхан гар дээрээс одоо жишээлбэл фэйсбүүкээр тийм төрлийн тураах цааш гэдэг юм уу ийм ингээ зарж ийна гингүүчж аваад энэ бол бас одоо асуудалтай гэсэн үг юм шүү дээ. Энэ асуудалтай. Тэгээ энэс болоод ямар нэгэн гаж нөлөө өгөхөд хариуцхангүй болчихж байгаа. Тийм. Буцаагаад энэ юмнуудыг юу болгож хувиргаж ийм гэхээр стандарт бус гэдэг нь хадгалах гормын зөрчиж байгаа. Чамдаанаар оруулж ирээд гэрийн температур чадгалдаг юм уу, зарим нь хөрөгчөнд хийхгүй юм хийгээд чадгалчдаг юм уу те. Эннээс болол энэ хуурамч юм гэдэг асуудал үүсээд байгаа. Түүнээс Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа эмийн компаниуд бол бүгдөө дэлхийн стандартад нийцсэн GMP-ийн шаардлага хангацсан тийм бүтээгдэхүүнүүдийг бол Монгол улсад оруулж ир зарж байгаа учраас хуурамч бүтээгдэхүүн гэдэг ойлголт бол бас байж болохгүй. Зүгээр үний хувьд бол ялгаатай байх боломж бол бий. За. Тэгвэл одоо цаашаа зураасан кодын системийг хэрэгжүүлэхэд юун дээр анхаарах ёстой гэж үздэг вэ? Та нэг талаас хэрэглэгч хэрэгжүүлэгч байгууллагууд буюу JS-ийн гишүүд, нөгөө талаас та хэд маань одоос юу хийж гин ямар ажлуудыг хийх ёстой гэж үздэг вэ? Ер нь зураасан кодыг хэрэглэхийн тулд тухайн бүтээгдэхүүнийг бий болгож байгаа хүнд хамгийн түрүүнд нэг юм байх хэрэгтэй. Бүтээгдэхүүнээ хамгийн хурднаар одоо худалдааны салбар руу оруулахын тулд би код авах ёстой л гэдэг ойлголттой байх ёстой. Тэгээ бүтээгдэхүүнээ бусдаас би ялгахын тулд заавал өөрийн гэсэн тухайлсан код байх ёстой. За. За Улаанбаатар хотод маань 16 цаг 42 минут болсон байна. Тэгэд өнөөдөр манай нэвтрүүлгийн маань зочноор эдийн засагч Баянмөнх хүрэлцэн ирсэн. Бид JS-ийн систем, зураасан кодны цаашдын хөгжлийн чиг хандлага, олон улсын туршлага, хууль эрх зүйн орчин сэдвийн хүрээнд ярилцж байна. Магадгүй архив сонсогч танд сонирхсан асуулт байвал манай шууд эфир утас 77 77 38 83 утас маань нэгдлээ. За үзэж байгаа үзэгчдээ сэтгэл бичих хэсэгт буюу комент бичих хэсэгт асуултаа оруулж ирж болно. За яг тийм албан ёсны бүртгүүлгүй гэсэн үг баярлалаа гэсэн байна хаан. За. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо юу гэдгийг ийм хангамж нийлүүлдэг байгууллагууд бол одоо импортоор оруулж ирдэг байгууллагууд бол яг албан ёсны түрүүний та нийлснээр лицензтэй. За тэгээд яг хууль ёсныхаа дагуу одоо бүртгүүлэлт Монгол улсад бүртгэлтэйгээр эмээ оруулж ирж байгаа учраас. За тэгээд дээрэс нь эдгээр чинь бүгдээрээ нөгөө бүх одоо энүүдээ зураасан код орно гэд яг уншаад за тэгээд хамгийн сүүлд нөгөө эмийн сан дээр очихтой хүртэл компьютерт нэг зураасан код баркодоор орж байгаа учраас ямар нэгэн бас бид нар аюулгүй санаа зовх зүйлгүйгээр за баркод уншигдчихл байгаа бол бид нар найдвартай эмийг худалдаж авч яана л гэж ойлгож болох нь шүү дээ. Ер нь тэгэж болно. Олон улсын худалдааны мөрдөгдөж байгаа энэ журмаар зохицуулагдж байгаа учраас тэгэхээр хэрэглэгчийг бол нэг л юм хэлэх хэрэгтэй. Facebook-ээр юм уу? Эсвэл ямар нэг онлайн зараар эмийн болон эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг аль бол худалдаа авахгүй л хэрэгтэй. Албан ёсны зөвшөөрөлтөй албан ёсны одоо лицензтэй мэрэгжлийн хүний зөвлөснөөр эмийн сангаас авах хэрэгтэй. Тэгж авахын тулд танд бас эмч мэдээж жорч зөвлөсөн байх хэрэгтэй. Энийг л манайхан хэрэгжүүлэл явуучих юм бол тэр хуурамч эм гэдэг асуудал үүсэхгүй. Эмэн дээр одоо хэрэглээд үүсэж байгаа тэр гаж нөлөөний асуудал бас ярихдаггүй шүү дээ.
За их цөөхөн хорон бас үлдсэн байна. Тэгээд энэ сүүлийн 4 минутыг бас танд үлдээж байна. Магадгүй би танаас асуугаагүй үлдсэн. Та нэг энийг л ярьчихсанаа ингэ бодоод ирсэн байд зүйлээж болно шүү дээ. За мэдээж худалдааг хөнгөвчлөхийн тулд энэ кодын системийг бол зайлшгүй худалдаанд хэрэглэх ёстой. За энийг хэрэглэснээр бол таны бүтээн хэмжээ нэмэгдэнэ. Таны үйл ажиллагаанд бол үйл ажиллагааны урсгалч нь бол ямар ч тасалдалгүй явж чаддаг болно. За хүний алдаанаас бол найдвартай сэргийлж чадна. За мэдээж одоо бизнесийн байгууллага шийдвэр гаргах хурд гэж нэг юм байж байгаа. Тэгэхээр шийдвэр гаргах таны хурдан хүртэл ингээд нөлөөлж чадна. За буцаа жижиглэнгийн хэрэглэгчдэр очихоор одоо хэрэглэгчтэй найдвартай бүтээгдэхүүнийг өгөх, тэрийг одоо таньж өгөх, тэ хурдан шуурхаа үйлчлэх гэдэг ийм том боломжуудаар хангаж өгдөг учраас энэ кодчлын системийг бол зайлшгүй хэрэглэх ёстой л гэж. GS1 Mongolia байгууллага өөрөө бас энэ Солонгос улстай их нэгт одоо хамтын ажиллагаатай ажилтгүйгүй юу? Өмнө нь бас нөгөө туузын гишүүн Алтан цэцэг гэж орж ирэхдээс яг Солонгос одоо бид нар бас ингээ очтойгоо одоо том байгууллагуудын яг энэ GS1 систем яаж хэрэгжиж байгааг ингээд үздэгсэн таас их аюул Солонгостой холбоотой жишээ татаж яриад байна. Тийм бидний одоо хамгийн ойроос авчих жишээтэй газар бол Солонгос л. Солонгос бол энэ технологи бол яг энэ худалдаандаа бол маш өндөр түвшинд хэрэгжилж байгаа. Улс нь бүр ингээд журмаар зохицуулаад өгчихсөн. Худалдаа ажилтны танхимд бас энэ дээр их мундаг ажилтдаг. Тийм учраас Солонгосын жишээ бол бид нарт ойрхон. Тэндээс бид нар бас судалж тэрийг бас энд ядаж тэд нарт ойртож очихын тулд Солонгостой их ойрхон бай судалмаар л юм бэл. За тэгвэл одоо хамгийн ойрхон юу гэдэм бэ жишээ ч гэдэг юм асуулж гэдэг юм уу. За зүгээр нэг жижигхэн хүнсний дэлгүүр нэгж ажиллах ч юм байлаа л да. Тэгээд угаасаа манайд чинь ямар нэгэн аж ахуйн нэгж байгуулад ажиллахад аюул хүндрэлтэй штэ тийм тусгай зөвшөөрөл энэчнээс аав тэнчнээс аав онцгой бодлоос хүртэл 2 жилийн зөвшөөрөл аавна гэлтэй ингээл явж өгдөг. Явж хагаад хамгийн сүүлд нөгөө нэг яг бараа бүтээгдэхүүнээ бүгднгийн сайхан кодтой болгоод те нөгөө хамгийн гол нь баркод уншуулж өөрийнхөө одоо хөтөлбөрийг хэлбэрчүүлэх гадаа штэ тий бүгднгийн ямар гараараа шивж оруултаа нь биш. Тэгэхээр зүгээр яг та хоёрыг одоо сонсож байгаа нэг дэлгүүр ажиллуулах гэж байгаа хүн байх юм бол та ямар зөвлөгөө өгөх вэ? Яах ёстой вэ? GS1 Mongolia-тай яаж хамтарч ажиллах боломжтой вэ? Яг нь дэлгүүрийн хувьд бол тухайн дэлгүүрийн лангуун дээр очиж байгаа бараа байгаа штэ. Өөрөө худалдаа авалт хийж байгаа. Тэр зарах гэж байгаа бараанууд ч л бүгдөө кодтой байх ёстой. Цаанаас нь нийлүүлэгдэж байгаа газраас ямар нэгэн байдлаар цаасан дээр хэвлээд наачихсан кодтой энэ төр байх юм бол жоохон стандарт бус юм байна. Магадгүй мэрэгжлийн байгууллагуудаар шалгагдаагүй бараач байхыг үүсэхгүй ч таарах гэж шүү дээ. Тэгэхээр GS1 кодыг авна гэдэг бол GS1 код өгж байгаа газар өөрөө тухайн бүтээгдэхүүний бас нөгөө шалгууруудыг үзчихэж нэг кодыг өгч байгаа. За. Тийм учраас зайлшгүй энэ кодоор бүртгэгдсэн код авчихсан барааг илүү худалдан борлуулах юм бол илүү их өөрт нь ч одоо ойрхон л гэсэн үг л дээ. Тэгээ тэр нөгөө нэг баркод мод уншуулдаг тоног төхөөрөмж нь бол бас тусдаа өөр газраас авдаг юм уу? За яг тоног төхөөрөмж нийлүүлдэг газар зөндөл байгаа. Байгаа юу те? Програм хангамжаар мэдээж удирдах байгаа шүү дээ. Бараа бүтээгдэхүүн тэр кодыг бас програмаар удирдах чинь. Тэгэхээр програм нийлүүлж байгаа газрууд нь хэвчлэн бас энэ тоног төхөөрөмжөө санал болгоод явдаг. Зүйлүүд бас байна. Зөв. За ойлголоо. За энэ үрээ та тэр ярилцах цаг маань өндөрлөж байна. Тэгэд өнөөдөр бас бидний урилгыг хүлээн авч сонирхолтой яриа өрнүүлсэн эдийн засгч Баян мөхтө баярлалаа. Танд ажлын амжилт хүсье. За баярлалаа. Тав хүн ч гэсэн ажлын амжилт хүсье. За баярлалаа. Эрхэм сонсогчдоо Забрыхынд явдаг шуурхай мэдээг хүлээн авч сонсдгий дараа 17 цаг 15 минутаас Янаг Яхвэ нэвтрүүлгийн хашийн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Зочны цаг нэвтрүүлэг хөтлөгч гэрлээ. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3